Сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За хэн болгоны мэдээд идэх сэдвийг ярих гэж бодлоо. Магадгүй залуус дүү нар маань мэрэгчлээ сонгох ч байгаа. За мөн аав ээж нь хүүхдэд ямар мэрэгжил сонгохыг хүсэж байгаа. Одоо тэгээд тухайн мэрэгчлэрээ ажиллавал амжилттай болох болов ч гэдэг юм уу те. Үүнд хэрэгтэй болов гэхэд нэг зөвлөгөө өгье. Монголд хэрэгтэй 10 мэрэгжил. За үүндээ одоо юу гэдгийг 10 мэрэгжил дотроо одоо хамгийн их цалинтай ч гэдэг юм уу те. Тэрийг нь төвөрлөд оруулсан байгаа шүү. Та бүхэн сонсоод үзээрэй. За Монголд одоо хамгийн эрэлттэй мэрэгжил бол нэгдүгээрт барилгын салбар. Барилгын салбар дотроо олон төрөл байдаг л да. Шинэ инженер гэхэд одоо инженер байна, барилгын зураг төсөл гаргадаг хүмүүс байна. За дотор нөгөө засал чимэглэл хийдэг, барилгын өрлөгчин, арматур, зангидагч, одоо барилга дотор маш олон төрөлтэй шүү. Гэхдээ яг энэ барилгын чиглэлээр зөвхөн инженер болчих юм бол маш их мөнгө олох уу, одоо хурдан байж болов та юу гэж бодож байна? Монголд хамгийн ямар ч байсан хэрэгтэй мэрэгчлүүдийн нэгдүгээр тул барилгын салбар ордог юм байна. Барилгын салбараар ажиллаж амьдарч байгаа хүмүүсүүд ерөнхийдөө Монголд бол мөнгө цаас болох маш боломжтой байдаг. Жишээлбэл барилгын засал чимэглэлийн сард 5 сая төгрөгөөс илүү орлого олдог гэдэг нь одоо судалгаагаар гарсан. Барилгын өрлөгчин ч гэдэг нь зүгээр барилгын зүгээр туслах одоо ажилтнуудын 100 мянгаас доош хуваар ажилладаг болсон. За ерөнхийдөө барилгын зураг төсөл гаргадаг хүмүүс зүгээр нэг одоо юу гэдэг 3 давхар цэцэрлэгийн зураг гаргах гэдэг хэдэн сая төгрөгөөр гаргаж өгөх тийм 10-20 сая гэж ярих. 100 саяас дээшээр гэдэг. Тийм учраас энэ барилгын зураг төсөл гаргах гэдэг нь барилгын инженер гэдэг нь энэ мэрэгжлүүд нэгдүгээр эрэлттэйгээрээ барилгын мэрэгжил гэдгээрээ нэгдүгээрт орсон байна. За хоёрдугаарт ямар мэрэгжил орж ийнэ Монголд одоо хууль эрх зүйн салбар гэж орсон байна. За хууль эрх зүйн салбарууд маш их өрсөлдөөнтэй. Хуулийн чиглэлээр төгссөн тохиолдолд ямар ажил хийх боломжтой вэ? Шүүх, прокурор, тагнуул, цагдаагийн байгууллага, за одоо өмгөөлөгч гэдэг юм уу? Ерөн бүхэл байгууллагууд хууль хариуцсан мэрэгчлэлтэн байдаг. Хуультай холбоотой одоо хүүхд хамгаалахын байгууллагууд байлаа гэхэд одоо хүртэл хуультай холбоотой ажил мэргэжил шаарддаг. Ерөн хууль эрх зүйтэй холбоотой ажил мэргэжлүүд маш илбэг байдаг. Гэхдээ тэр болгон хүн болгон амжилттай явдаггүй. Гэхдээ ажлын байр бол маш илбэг. Хууль эрх зүйгээр төгсвөл ажлын байр олдох нь илбэг байдаг. Гэхдээ одоо юу гэдгийг яг тийм ажиллаар хийвэл одоо өндөр цалин олно, ийм ажиллаар хийвэл өндөр цалин олно. Хэвтэл хэцүү одоо шинэ үгдгийг хорхийн шүүхэн шийдвэрийг байгуулахад хууль эрх зүйн мэргэжил шаарддаг. Шүүх шинжилгээний байгуулахад хууль эрх зүйн мэргэжил шаарддаг. За мэдээж нарийн мэргэжлийн юм шаардна л да. За цагдаагийн байгууллага одоо хууль эрх зүйн мэргэжил шаардна. Шүүх, прокурор, тагнуулын байгууллага, за мөн ялгаагүй цэргийн албаны байгууллагууд хүртэл хууль эрх зүйн хариуцсан мэргэжлэнгүүд байдаг. Ерөнхийдөө Монголын эрэлттэй мэргэжил одоо та хүүхдээ одоо хууль эрх зүйн мэргэжлээс сурах чавал таны хүүхэд ямар нэгэн байдлаар ажлын байр олохдоо санаа зовх зүйлгүй байх нэ гэж үздэг байх нь байна. За гуравт нь ямар мэргэжил ордог юм бэ? Ингүүд гуравт нь олонгууд эмнэлгийн байгууллагын мэргэжил ордог байх нь. Эмч, совилогч, асрагч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар эмнэлгийн байгууллагууд маш тутмаг байдаг байх нэ. Яг нарийн мэргэжлэр одоо юу гэдэг эмнэлгийн байгууллагаар одоо юу гэдэг ангаахын чиглэлээр төгссөн байхад бол ажлын байранд санаа зовх зүйл байдгүй. Ажил бол ямар толцдог. Ерөнхийдөө хөдөө орон нутагт одоо суманд гэдэг юм уу ажиллахад бол одоо бүр ч илүү ажлын байр илбэг байдаг. Хэмжээ мэргэжлээ төгссөн байхад. За энэ чиглэлээр яг нарийнсан одоо эмчнэр бол одоо ашиг орлого бол нэлээдгүй олдог. Жишээ нь хувийн эмнэлэг байгуулах, хувийн зөвлөгөө өгч гэдэг юм те. Яг нарийн мэргэжлийн мэс заслын эмч, за нарийн мэргэжлийн одоо уламжлалтын эмч гэдэг юм нарийн мэргэжлийн одоо эмнэлгийн салбар дотор яг тэр чиглэлээр нарийнс өөрөө чадвараараа онцгойж чадах юм бол нэгдүгээрт одоо ерөнхийдөө цалин орлого маш өндөр болох боломжтой бас юм салбараар эмнэлгийн байгууллагын мэргэжил 3 дугаарт орж ирсэн байна. За 4 дугаарт ямар мэргэжил орж иж байгаа юм бэ? Бас 5 хүн сонирхолтой байж магадгүй гэж бодлоо. За 4 дугаарт орж иж байгаа мэргэжил маань болохоор багшийн мэргэжил байх нь байна. За багшийн мэргэжлийг сонгосон тохиолдолд бол ерөнхийдөө бол ажлын байр нэлээдгүй илбэг байдаг. Гэхдээ яг нөгөө нэг нарийн физик, математик ч гэдэг юм уу те яг тэр чиглэлийн багш нар бол нэлээдгүй одоо төгсөх нь бага байдаг. Харин одоо юу гэдгийг түүх нийгмийн багш нар бол нэлээдгүй байдаг л да. Тийм учраас багшийн мэргэжлэр төгссөн тохиолдолд ерөнхийдөө ажлын байр бол нэлээдгүй олдот сайтай байх нэ. Цэцэрлэгийн багш те ямар нэгэн байдлаар одоо ерөнхийдөө багш мэргэжлүүд маш олон даваа талтай байдаг. За хүүхд сургууль хүмүүжүүлэхээс гад тэр нь бол маш гоё эрэг тийм ажилласаа тийм нэг ирч хүчийг авдаг гоё ажил шүү дээ.
Гэхдээ ерөнхийдөө хараад байхад энэ улс төрийн карьер хөөж байгаа улс төрч хүмүүс үл ерөнхийдөө ихэвчлэн багш хүмүүс байж байгаа харагддаг. Ерөнхийдөө багш хүмүүс нэг яадаг вэ гэхээр улс төр рүү ороход маш олон давуу талтай болдог. Нэгдүгээрт одоо хүүхд сургууль хүмүүжүүлж яхад нэгдүгээрт олонний танил болдог. Одоо юу гэдгийг тухайн сургуулийнхаа тийм багш, математикийн багш одоо тэр сургуулийн методикийн багш л яхад тухайн сургуулийн хүрээний одоо эцэг эхчүүд бүгд таньж идэг ч гэдэг юм уу те. Өөрөө нөгөө байнга заах сургууль хүмүүжүүлэх нөгөө ихтгэл лекс тавих гэдэг утгаараа тавьдаг гэдэг утгаараа одоо юу гэдгийг ярих чадвар маш сайн хөгжсөн байдаг. Багш нар ус төрлөө орох нь элбэг байдаг гэдэг жишээ харагдаж байна. За дараагийн мэргэжил ямар юм бэ? Гэнгүүт мэдээлэл технологитой холбоотой мэргэжил ихэд эрэлттэй мэргэжилд орсон байна. Одоо юу гэдгийг бидний барьж байгаа гар утас, компьютер, тоног төхөөрөмж бүхий л зүйл одоо юу гэдгийг захин морчин одоо бүхий л зүйл тоног төхөөрөмжтэй холбоотой. Тэгээд нөгөө захин график одоо ингээл ерөөхдөө хиймэл оюун ухаан ингээл хөгжөд байж байгаа. Энэ төрлийн мэргэжил эзэмсэн байхтул одоо програм хангамжаар мэргэжил эзэмшлээ ихдвэл бас одоо юу гэдгийг айгүй эрэлттэй одоо энэ чиглэлээр маш сайн нарийсч чадвартай хүн бол одоо заавал альва нэгэн компанид ажиллаж ажлын байр хайхгүйгээр өөрөө одоо юу гэдгийг бизнесээ эхлүүлэх энэ чиглэлээр ажиллаад явах нь бүрэн боломжтой байдаг. Одоо юу гэдгийг Монгол улсад сонгуул боллоо гэхэд одоо яадаг вүлээ бүхий сонгуул нэр дэвшиж байгаа одоо хүмүүс одоо бүгд л одоо өөрийнхөө маркетинг одоо өөрийнхөө одоо стор видео бүхий зүйлийг одоо ингээд нэг програм хангамжаар төгссөн тийм хэмжээний мэдлэгтэй мэргэжилтэй хүмүүст одоо ажиллаар үзүүлдэг шүү дээ. Тийм учраас одоо маркетинг компанид хүртэл одоо энэ чиглэлээр төгссөн байхад ажилд орох боломжтой байдаг байх нэ. За дараагийн мэргэжил ямар мэргэжил байна вэ гэхээр эдийн засгийн мэргэжил байдаг. Эдийн засгч буюу те эдийн засгаар төгссөн байхад бол ерөнхийдөө ажлын байр айгүй одоо элбэг байдаг. Жишээ нь одоо энэ банк санхүүгийн байгууллагууд, за бүхий л байгууллагууд Нэров, Нэгтлэн, Небо гэл одоо те байдаг. Энэ бүх эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс шаарддаг. Мөн эдийн засгаар төгссөн хүмүүс юу гэдгийг тэр чиглэлээр одоо юу гэдгийг ажиллахад бол маш олон ажилд эрэлттэй байдаг. Энэ чиглэлээр үнэхээр амжилт үзүүлэх гэж бодож байгаа бол бусдаасаа ялгарх, бусдаасаа илүү байж энэ мэргэжлэр амжилт үзүүлдэг байх нэ. За дараагийн мэргэжил бол сэтгүүл зүй байх нь. За сэтгүүл зүй гэдэг нь ямар мэргэжил юм бэ? Сэтгүүлч гэдэг мэргэжил байдаг те. Энэ чиглэлээр яг төгссөн хүмүүс л их цөөхөн байдаг байх. Гэхдээ энэ чиглэлээр одоо ямар нэгэн байдлаар төгссөн тохиолдолд бол ажлын байр одоо юу гэдгийг олдох хэцүү гэдэг зүйл нь ерөөсөй байхгүй. Хуваарай. За дараагийн мэргэжил бол мэдээж орхиж болохгүй нэг мэргэжил байгаа. Энэ бол эрчим хүчний инженер гэж ярьдаг. За эрчим хүчний чиглэлээр ерөнхийдөө ажиллах одоо хүмүүс бол маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Жишээ нь одоо юу гэдгийг Монгол улсад усан цахилгаан станц баригдаж л гэдэг. За одоо энэ тог цахилгаантай холбоотой Монголын одоо том нэг нэгдүгээр цахилгаан станц, хоёрдугаар цахилгаан станц гэж ярьдаг. За энэ аймаг орон нутгаар хүртэл одоо энэ цахилгаан дэдүүд станцууд баригдсан байдаг. Энэ чиглэлээр одоо эрчим хүчтэй холбоотой мэргэжил маш одоо эрэлт хэрэгцээтэй байдаг. Тиймээс энэ эрчим хүчний мэргэжлүүд мэдээж энэ топ 10 мэргэжлийн нэгдвэл орж байна. За дараагийн оруулж байгаа мэргэжил бол ерөнхийдөө тоогооч гэдэг мэргэжил байна. За өндөр зэрэглэлийн тоогооч бол мэдээж одоо үнэтэй ресторан гэдэг юм өөрөө ресторанээс нөх бол маш ихээр одоо юу гэдгийг мөнгө цаас олох боломжтой. Ерөнхийдөө тоогооч гэдэг мэргэжил бол хизээж одоо хүний тэр ажлын байргүй ойлгомж байхгүй. Таваарай жим хийж болно. Тоогооч гэдэг нь мэдээж хүн хоол идэхгүй хүн гэж байхгүй. Монгол улсад тухайн амьдарч байгаа ямар ч газар амьдарч байсан та тухайн газар хоол идэхгүй хүн гэж байхгүй. Хоолны салбар гэдэг нь ямар ч үед Монголд одоо чинь юу гэдгийг хідэн хоолны газар байдаг вэ гэд бодоод үзэхэд одоо энэ юу гэдгийг Монгол Улаанбаатар нийслэлтээр авч үзэхэд хідэн 10-аар ярихгүй, хідэн 100-аар ярихгүй те 1000-аар ярихаар болсон юм шүү. Тийм хэмжээний хоолны газар байдаг болчихжээ. Тэгээ бодоод үзэхээр ажлын байр одоо юу гэдгийг сайн тоогоочулж чадах юм бол төдий чинээгээ том зэрэгэлтэй одоо ресторан гэдэг юм уу төдий чинээ өндөр цалин орлоготой байх боломжтой. Өөрийнх нь бас ур чадвараас хамаардаг мэргэжил юм аа. За дараагийн мэргэжил бол Монголд одоо ирээдүйд өсөлт хэрэгтэй мэргэжил гэж яриад байгаа. Аяж жуулчлалын салбар юм аа. Аяж жуулчлалын салбараар та мэдээж ажилласан тохиолдолд аяж жуулчлалын салбар нь одоо Монголд нэлээд хөгжиж байгаа гадаадаас ирэх зочид төлөөлөгч нар ихсэж байгаа. Энэ үүнтэйгээр дагаад одоо юу гэдэг бид нар одоо анзаардгүй байхaltaа одоо юу гэдэг амралт, цовлол одоо ингээл янз янзын газрууд байдаг. Монгол улсад чинь одоо Хүсгэл аймгийн одоо түшгэлсэн одоо юу гэдэг аялал жуулчлалын компаниуд гэдэг юм те энэ чиглэлийн мэргэжлэр яг нарийн мэргэжлийн эзэмшээд энэ чиглэлээр ажиллаж чадах юм бол мөн эрэлттэй мэргэжлүүдийн доод орж байна. За дараагийн оруулж байгаа мэргэжил болонгууд сэтгэл зүйч. Ерөнхийдөө Монгол одоо юу гэдгийг энэ нийгэм эдийн засгийн байдалтай холбоотойгоор сэтгэл зүйч гэдэг сэтгэл зүйн асуудал гэдэг бол нэлээд үлдэх болсон. Одоогоос нэг 5 жилийн өмнө 10 жилийн өмнө Монголд энэ сэтгэл зүйн одоо чиглэлээр үл хүмүүс одоо нэг хөгжиж байсан бол одоо
төрийн бүх байгууллага бол сэтгэл зүйч гэдэг оронтой болсон. За сэтгэл зүйн зөвлөгөө хуваарь өгдөг хүмүүс олон байна. За хүмүүс сэтгэл зүйтэй ажилтдаг ажлууд их байна. Сэтгэл зүйтэй холбоотой сургалтууд их байна. Тэр сэтгэл зүйн гэдэг мэргэжлийг сонгоцсон байхад бол ямар нэгэн байдлаар ирээдүйд нь эрэлттэй мэргэжлийн тоонд орж байна. Та ерөнхийдөө энэ мэргэжил сэтгэл зүйчээр төгссөн байхад одоо энэ нийгэм дээр одоо яриад үзэхэд хүмүүс одоо ямар нэгэн байдлаар стресст орж байгаа асуудал их байна шүү дээ. Тийм үстэй. Зүгээр Улаанбаатар хотод зүгээр гэрээсээ харихтаа та стрессж яадаг хөгжрөлд орох те ямар нэгэн байдлаар соёлын бүтээгдэхүүнтэй харилцаад хүртэл стресст орж идэг. Энэ нөхцөл одоо ингээд сэтгэл зүй гэдэг асуудал бол маш эмзэг болсон. Тийм учраас сэтгэл зүйн мэргэжлүүдэнд эрэлттэй болж байгаа мэргэжил юм аа гэж үзэж байна. За дараагийн мэргэжил бол хөдөө аж ахуйн мэргэжил юм аа. Хөдөө аж ахуйн чиглэлээр одоо юу гэдгийг ажиллахад бол нэлээдгүй одоо эрэлттэй болсон газар тариалан Монгол улсны үе бодох юм бол газар тариалан гэдэг зүйл нэлээдгүй хөгжиж байгаа. Газар тариалангаа дагаад одоо бид нар одоо хүнсний ногоо янз янзын одоо ургамал гэдэг юм янз янзын бүхэл зүйлсийг одоо таны мэдхэд одоо энэ хөдөө аж ахуйн мэргэжил маш чухал юм аа. Хөдөө аж ахуйн мэргэжлэр төгссөн байхад бол ажлын байр элбэг олддог. Энэ чиглэлээр ажилтвал амжилт үзүүлэх бас магадaltaй гэж үздэг байх нэ. За миний энэ ярьсан мэргэжлүүд та бүхэн таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараарай. За мэдээж илүү олон сонирхолтой бичлэгүүд оруулах болно. Ерөнхийдөө хүүхдийн мэргэжлийг сонгох гээд эсвэл энэ Монголд ямар мэргэжил хэрэгтэй юм бол яадаг юм бол энэ талаар бас нэг интернетээр янз янзын мэдээлэлүүд байдаг л да. Энийг одоо ерөнхийдөө өөрийнхөө санаа бодлоор ерөнхийдөө та бүхэнд одоо хуваалцаж байгаа. Тиймээс та бүхэн миний сувгийг